Сайн байцгаана уу хүндэс сонсогчдоо. Надад сайхан сэтгэлийн ханд үлгээс нь танд ажлын амжилт хүсье гэд Эрдэнэ болгон Ган Эрдэнэ нартаа маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье. Гол сэдв рүүгээ оръё. Алхимич номны гол дүр болох түүний нэр Алкемистон Бразилийн зохиолч Пауло Коэльог нь 1988 онд энэ номоо анх хэвлэгдсэн. Дэлхийд дахин алдартай болсон роман юм а. Энэ ном нь хүний хүсэл мөрөөдөл, хувь тавилан, амьдралын нутаг учрыг хайх талаар гүн утга агуулсан урам зориг өгсөн зохиол юм а. Алхимич номонд Испани Ануллоз нутгийн залуу хончин Сантьягогийн аяллаа тухай өгүүлдэг. Сантьяго шөнө зүүдэндээ Египтийн пирамидын хажууд нуугдсан эрдэнсийг хардаг бөгөөд тэрхүү зүйдээ тайлж уншуулахын тулд мэрэг төлөгч эмэгтэй дээр очдог. Тэр эмэгтэй Сантьягод эрдэнсээ хайх аялалд гарахыг зөвлөснөөр түүний адал явдал эхэлдэг. Танжер хотод дээрэмдүүлсэн хөрөнгөгүй болно гэсэн ч тэр болор худалдаачны дэлгүүрт ажиллан мөнгө хоримтлуулдаг. Сахарын цөлөөр дамжин аялж байхдаа англи залуутай танилцаад алхим буюу металл хуургах нууцыг мэдэж авдаг. Альпаум аузист ирж үцгэлэн дохин питамета учир нь хайр дурлалаа болдгоо. Алхимч хэмээх нууцлаг эртээ таарч түүний амьдралын гүн ухаанд өөрийгөө таних хувь тавилангаа биелүүлэх талаар ихийг сурдаг. Египтийн пирамид дээр хүрэхэд нь эрдэнэс нь тэнд байхгүй гэдгийг ойлгож эрэл хайгууланд дотоод сүнсний аялал байсан болохыг ухаардаг. Эцэст нь эрдэнэс нь Испани дахь хуучин сүмийн доор байсныг мэддэг. Алхимч ухаалаг эд шидийн чанартай Сантьягогийн багш Фатима Альпаумд амьдардаг Сантьягогийн хайртай бүсгүй. Англи залуу алхимик судалдаг эрдэмт нь уюунлаг хүн байсан. Мэрэг төлөгч эмэгтэй Сантьягогийн зүйдийг тайлбарлаж түүний аялалд гарах шийдвэрт нөлөөсөн хүн ээ. Болгарын дэлгүүрийн эзэн Сантьягод ажиллаж мөнгө хоримтлуулахад нь тусалдаг. Гол санаа хувь тавилан, хувь заяа хүн бүрийн замналд мөрөөдлийг биелүүлэх нь хувь тавилан байдаг. Зүрх сэтгэлээ дагах, өөрийн хүсэл мөрөөдлийг дагах нь амьдралын утга учир юм а. Сурч мэдхүү өөрийгөө олоход оршдог. Аяллаа турш Сантьяго өөрийгөө нээж дотоод хүч чадлаа олж авдаг. Амьдралын тэмүүлэл сорилт, зорилгын замд олон саад тулгардагч төвчээр итгэл үнэмшлэр даван туулж чаддаг. Сэтгэлийн баялаг материалын баялагаас илүүтэй дотоод баялаг чухал гэдгийг харуулдаг. Номны урам зориг өгсөн ишлэлүүд хэрэв чи үнэхээр ямар нэгэн зүйлийг хүсч байвал бүх ертөнц чамд туслах болно. Зүрх сэтгэлээ даг. Тэр л чамайг зүг чиггүй замаар хөтлөнө. Айдас бол саад бэрхшээлийн үндэс. Зоригтой байж хүсэл мөрөөдлөө даг. Энэ ном дэлхийд даяар 80 гаруй сая хувь борлогдож 80 гаруй хэлээр орчуулагдсан амьдралын утга учир хувь тавилангийн талаар бодох боломжийг уншигч олгож урам зориг өгсөн. Пауло Коэльогийн амьдралын дэлхийд дахинаа түгээж урам зоригийг зохиолчдын нэг болгосон. Алхимийн гүн ухаан зөн совнгийн тухай ойлголтыг орчин үеийн уншигчид сонирхолтой байдлаар хүргэсэн. Та бүгд намайг дэмжиж лайк, сабскрайб дараад чин бичлэгээ цаг алдахгүй хүлээн авч сонсороо. Баярлалаа.